маш чухал зүйлийг хуваалцахыг хүсэж байна. Хувь тавилангийн хулгай гэж. Бурханаас бидэнд заасан хувь тавиланг тэр хулгайч нэгэн биднээс хулгайлсан байсан. Есүс энэ дэлхий дээр ирсэн нэг зорилго нь бол бидний алдагдсан зүйлийг алдагдсныг хаж аврахаар ирсэн байгаа шүү дээ. Есүс Христ. Олон хүмүүс өнөөдөр хувь тавилангаа дүр төрхөө үнэт зүйлээ өнөөдөр магадгүй алдсан. Магадгүй зарим хүмүүс тэр зүйлээ бас хайгаад хайсаар л ингээ явж байгаа. Библиэр сарах юм бол Иохан номын 10 дугаар бүлгийн 10 дугаар эшлээс сарах юм бол хулгайч гэж хэлж байгаа. Хулгайч. Тэр хулгайлна, тэгээ ална, тэгээ сүрүүлэхээр ирсэн гэж хэлж байгаа. Харин Есүс Христ бүр амь гэж хэлж байгаа. Бүр бэлгсэн амьдралтай болгохын тулд ирсэн гэж хэлсэн. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бидэнд алдагдсан зүйлийг Есүс буцааж авчрахаар гэсэн. Яг үүндээ бид нар бол үнэхээр гим нүглээс болоод анхны хүн Адам Ева Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр муу Иесус хуурд гэж шүү дээ. Хуурсан. Тэгээд түүнээс болоод юу болсон бэ гэхээр үнэхээр бидний хувь тавилан тэр хулгайлж авсан байхгүй. Бурханлаг дүр төрх байсан. Мөнхийн чанартай байсан. Бүх зүйл нэн сайхан байсан. Харин гим нүгэл үйлдэснээс болж муу нэгний дуу хоолойг сонсож хууртагснаас болж хүмүүс үхэл төрсөн. Сүнсний үхэл, Бурханаас хагцсан, сэтгэлийн үхэл, бие биенийгээ үзен яддаг, хуваач ядаг болсон. Бие махбодын үхэл, хүний амьдрал цаг хугацаатай болсон. Бүгд өгдөг болсон. Сүнс, сэтгэл, бие махбодын үхэлд ирсэн байна. Бид нар Матай номын 16 дугаар бүлэг дээрээс харах юм бол Есүс Симоны хувь тавиланг өөрчилж байгаа. Есүс өнөөдөр ч гэсэн үнэхээр үгийг нь сонсож, үгэнд нь итгэж, үгийг нь итгэлээр хүлээж авч байгаа хүмүүсийн амьдралыг Есүс өөрчилдөг. Та өөрийнхөө дүр төрхийг өөрийнхөө хувь тавиланг хаанаас олох юм? Өнөөдөр бид нар зөвхөн бүтээгчдэр ирж ижил Бурхан таныг цорын ганцаар бүтээсэн багхгүй. Хизээч давтагдчихгүйгээр хинтээч харьцуулагдчихгүйгээр та бүтээгдсэн. Онцгой бүтээл баг. Тань шиг хүн өнгөрсөн одоо юу гэдэг нас барсан хэдэн тэрбум, одоо амьдарч байгаа 8 тэрбум, ирээдүйд буу болох хичнээн тэрбум хүн дотроос таныг хайгаад олохгүй. Та зөвхөн цорын ганц багхгүй. Та цорын ганц. Та цорын ганц давтагдчихгүй бүтээл гэдгийг ойлгох юм бол та өөрийгөө хинтээч харьцуулахгүй байх болно. Амен. Тантай харьцуулах хүн энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Та хизээч давтагдчихгүйгээр онцгойгоор гайхамшигтайгаар бүтээгдсэн. Тэгээ нэг пастор номлож ирсэн. Энэ дэлхий дээр царай муутай өнгөж нэг ширхэгч байдгүй гэж. Яагаад тэгэхээр түүнтэй адил нэгч байхгүй юм чинь. Түүнийг хизээч давтагдчихгүйгээр гайхамшигтайгаар Бурхан бүтээсэн. Цасны ширхэг хурууны хээ хизээч давтагддаггүй гэдэг шиг хүний амьдрал хувь тавилан бол бас хизээч давтагдахгүй цорын ганц байдаг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал ч гэсэн Бурхан бол тийм үү цаг хугацааг бидэнд зориулсан төлөвлөгөө байдаг. Харин Бурхан таны амьдралд зориулсан хувь тавилан төлөвлөгөөг та мэдэж байна уу? Өнөөдөр маш олон хүмүүс дуудлага мэдэхгүй байна. Би ямар бэлэг авьяастай юм болов? Одоо хүртэл магадгүй 40 50 гарсан ирнэ амьдралынхаа зорилгоо мэддэггүй. Зүгээр нэг зар авж байгаа шүүж чамаагүй ажил хийгээд нэг амьдрахын тулд иддэг. Таны амьдрал яг ямар байна? Бурханаас зээсэн яг мөн чанар, хувь тавилангаа та мэдж байна уу? Бид нар өөр хаанаас ч өөрийгөө хайгаад олохгүй. Та яг Бурхан дээр ирэх юм бол, тэр бүтээгч дээр ирэх юм бол тэр таныг ямар зорилгын дагуу бүтээсэн бэ гэдгийг тэр танд маш тодорхой хэлж өгөх болно. За Матай номын 16 дугаар бүлгийн 13-аас 19 дэх эшлэгийг хэрүүл хамтдаа уншийе. За энэ дээр ингэж хэлж байна. Тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэн Симон Петр та бол Христ амьд Бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь Йоногийн хүү Симоно гэж хэлж байгаа. За энэ Петр болохоос өмнө Йоногийн хүү Симоны тухай ярьж байна. Чи ерөөлтөө учир нь үүнийг чамд мах цус нь биш харин Тэнгэр дэх миний эцэг илчилжээ. Би мөн чамд хэлье чи Петр энэ хадан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чам Тэнгэрийн хаанчны түлхүүрийг өгнө. Чи газар дээр юг холбоно тэр нь тэнгэрт холбогдно. Газар дээр юг тайлна тэр нь тэнгэрт тайлгдах болно гэд тэрээр Христ гэдгийг хинч бүх хэл хэмээн шавнартаа тушаав гэж хэлсэн. Таны амьдралыг яг үнэндээ Бурхан хэн гэж хэлж байгаа
та түүнийг яг мэдэх үед таны яг мөн чанар тэ амьдрал чинь үнэхээр утга учиртай байх бол Бурхан таныг яг хэн гэж хэлсэн бэ? Та бас яг Бурханыг хэн гэж бодож байгаа вэ? Энэ маш чухал шүү. Олон хүмүүс зүгээр Бурханыг юу гэж боддгоо гэхээр амьдралынхаа нэг асуудлыг шийдвэрлэх одоо юу гэдэг бэлтжиг бодоо яваад байдаг. Харилцаа. Тэгээ миний хувьд бол Бурханыг бол би Тэнгэрлэг аав гэж боддог. Аав гэдэг чи их сурвалж байгаа. Таны амьдралыг өгсөн тэр Бурхан таныг бүтээсэн баг. Библиэр сэрээ бид нар Дуулал номын 139-р ишлэлээр бүлэгдэрээс унших юм бол тэнд нар маш чухал зүйлийг ярьдаг. Таныг бүр эрхийн хөвдөд урнаар шаглав гэж байгаа шүү дээ. Бүр гайхамшигтай аимшигтайгаар Бурхан бүтээж байгаа. Төрхөө үр хөврөлөө олоогүй байхад газрын гүнд гэж хэлж байгаа шүү дээ. Та өнөөдөр Бурханы энэ зуршлыг харах юм бол Бурхан таныг өстой гайхалтайгаар хизээш давтагддаггүйгээр аимшигтайгаар бүр үнэхээр төлөвлөгөөтэйгээр бүр зоригтойгоор хайр дотор таныг бүр уралж шагалж бүтээсэн байгаа шүү дээ. Та зүгээр санамсаргүй байж байгаа төрчөөгүй маа. Сармагчингаас би болоогүй юм. Өнөөдөр бидний хувь тавилан өнөөдөр байсан гим нүглээс дуулуургоос сулгааснаас хойш тэрнээс хойш эволюцийн ондоос болоод хүн сармагчингаас бий болсон гэдэг. Тэгээ самсаргүйгээр бий болсон гэдэг. Тэгээ хүчтэй нүчгүүгээ идэж мүлжиж амьдрна гэдэг нэг юм аимшигтай юу гэдэг юм. Одоо юу гэдэг юм. Одоо таамаглалын онол гэж ярьж байгаа шүү дээ. Эволюцийн онолоор олон хүмүүс үүнд итгэдэг. Христ итгэх гэдэг бол өнөөдөр бид нар бүтээгчтэй итгэхийг хэлж байгаа. Та самсаргүй би болоог бүр санаатаа бүр зоригтойгоор таныг Бурхан бүтээсэн ш. Амен. Тийм учраас өнөөдөр Петр хэлж байгаа шүү дээ. Та бол амьд Бурханы хүү гэж хэлж байгаа. Тэгсэн чинь энийг мах цус чинь хэлээгүй маа гэж хэлсэн. Тэнгэрдэг эцэг чамд илчилсэн юм гэж. Өнөөдөр Тэнгэрд байгаа Бурхан танд хувь тавилангийн чи илчлэх болно. Өнөөдөр тэр ариун сүнсөө өгсөн баг. Хуучин гэрээний үед бол ариун сүнс эзний сүнс иш үзүүлэг шаад тагч нар дээр ирээд эзний зүйлийг илчилдэг байсан. Хуучин гэрээний үед Соломон хаанд мэрэгэн ухаан мэдлэгийг эзэн өгсөн. Хэрвээ яг өнөөдөр та шинэ гэрээний үед та өөрийгөө ойлгох юм бол Соломон хаанаас илүү мэрэгэн ухааныг Бурхан танд өгсөн баг. Яагаад? Эзний сүнс ариун сүнсээ таны дотор барьцаа болон зүрхэнд чинь тамгалав гэсэн байгаа. Ариун сүнс бүх зүйлийг мэднэ шүү дээ. Бурхны бүр гүнзгий юмсыг тэр мэднэ гэж хэлж байгаа. Өнөөдөр та үнэхээр эзний сүнс үнэхээр таны дотор нутаглаж та ариун сүнсний үнэхээр дуу хоолойг сонсож үнэхээр Бурхны үгийн үгийг ариун сүнс илчилт ойлголтоор танд өгөх үед таны амьдрал үнэхээр утга учиртай болдог. Тэгээ өнөөдөр би та бүгдийг үнэхээр тийм Бурханаас зайсан тэр хувь тавилангаа бүрэн дүүрнээр тэр авч амьдраасаа гэж хүсэж. Паулийн залбирлуудын утга учир айгүй чухал байдаг шүү дээ. Дотор хүн чинь хүчтэй болон сойрхог гэж хэлж байгаа. Өнгөрсөн 7 хоног би номлож ирсэн мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр гэж байгаа. Бурхны бүх дүүрэлт хүртэл тийм үү бэлхэх болтгоо гэж хэлж байгаа. Ахын дүүс минь ээ. Эзний сүнс бол танд тийм ээ бүр Бурхны гүн юмсыг хүртэл илчилж өгөх боломжтой байх. Өнөөдөр бидний бүтээгдсэн мөн чанараа Бурханаас л олж авах хэрэгтэй. Хүүхэд өөрийн мөн чанараа хаанаас олж авдаг вэ? Гэр бүлээс авдаг шүү дээ. Та ямар гэр бүлд өссөн, юу харсан, юунд итгэсэн тэр таны хувьд үнэн болдог. Гэр бүл дотроо бидний магадгүй мөн чанар хэлбэрждэг, дүр төрхөө бид нар олдог. Ямар гэр бүлд өссөн бэ гэдгээс шалтгаална. За жишээ нь гэр бүлдээ хайрлж, хангагдаж, хамгаалагдсан. Эсвэл гэр бүлдээ гологдож, гадуурхагдаж, хайрлагдаагүй бол энэ хоёрын аль нэг нь болж одоо өсдөг багт. Яагаад зарим хүмүүс ер нь амжилттай амьдарч чаддаггүй юм бэ? Яагаад зарим хүмүүсийн амьдрал утга учиргүй хоосон байдаг? Үр жимсгүй байдаг? Өнөөдөр магадгүй хүүхэд байгаас ахуулаад ихэнх хэвлэлд бүр байх, ихэнх хэвлэлээс төрөөд өнөөдрийн хүртэл өтөл нас хүртэл бид нар магадгүй буруу ойлголт буруу үлгэр дуурайлт төр өссөн баг. Магадгүй таны хинт арчаагүй, чадахгүй, боломжгүй янз бүрийн нөхцөл байдлаас болоод бидний бодол санаа, бидний үнэхээр тийм үнэт зүйлүүд бид нар гэмтсэн байдаг. Тэгээ бид нар хувь тавилангаа төөрж өгдөг. Өөрийгөө хагааж явдаг.
Маш олон хүмүүс өөрийгөө хайдаг. Сэтгэл зүйч дээр очиж байна. Тэгээ пастор дээр ирж байна. Лам дээр очиж байна. Бөө дээр очиж байна. Муу нэгэн бол худалж байгаа. Тэр үргэлж худлаа ирж идэг. Үргэлж үннээс болон таныг өөрөөс чинь нуучдаг. Олон хүмүүс өөрийгөө мэдэхгүй. Ягаад гэхээр энэ үндсэн хэрэгцээнд хангагдаагүй учраас хэн нэгэн дээр очиод нэг иш үзүүлэгч юм уу, нэг зурхаач юм уу, нэг бөө юм уу, нэг лам дээр очиод өөрийгөө асуухаж яваад байдаг. Өнөөдөр би танд хэлээ. Таныг мэдэх нэгэн бол цорын ганц бурхан юм аа. Тэр таныг хинтээ ч харьцуулжгүйгээр хизээш давтагдчихгүйгээр бүтээсэн учраас та өөрийнхөө хувь тавилан бурханаас асуугаасаа гэж хэлсэн. Би нэг дээр ярьжсэн те. 8 орстой байрны гадаа. Тэгэхээр нэгдүгээр орсны гадаа явжсэн нэг залуу ирээд над дээр хөөх цог ямар амар турцсан юм бэ? Ямар амар ядарсан юм бэ гэж хэлэнгүүт би шууд гэл амар ядарсан өөрийгөө өргөдөөл нэрээ тийм шүүгээ бодоо явжсэн чинь сүүлийн яг 8 дахь орсны тэнд манай Америкаас ирсэн нэг найз ирээд намайг гүйжрэл тэврээл авсан. Хүүх миний найз ямар гоё харагдаж байна. Миний найзтай гоё мэралацтай гоё өнгөтэй болж штэ гэсэн. Тэгсэн чинь гэл айгу хүчтэй болоод нэрээ би чинь тийм шүү гэл тэгээд ийшээ жокийн нэг том бие тамирын талбай дээр би залбирахгүй явж ирсэн. Тэгээ би бурханаас асуусан. За бурхан минь эхний хүний хэлсэн үнэн үү? Сүүлийн хүний хэлсэн үнэн үү гэж. Өнөөдөр бидний хувь тавилан бидний мөн чанарыг хэн нэгний хэлсэн үг хийсэн зүйлээс болоод бид өөрчлөгдөж яваад байдаг. Тэгэхээр би бурханаас асуусан. Сайн бурхан гэж би чамаа хин гэж хэлсэн. Тэр бол чи гэж хэлсэн. Би бол бурханы хүүхэд баг. Бурхан миний гаднахыг харддаг, миний зүрхсэлийг хардаг. Тэгээ хүний хэлсэн үг хийсэн зүйлээс болоод мөн чанар хувь тавилангаа бити алдаад. Өнөөдөр гэр бүлтэй магадгүй түрүү хайрлагдаж, яг хамгаалагдаж, хангагдсан бол тэр хүн тийм үү хайраар дүүрэн амьдардаг. Зөв сонголт хийдэг. Хайр хайсан биш, хайр өгөх гэж явдаг. Харин гэр бүлдээ хайрлагдаг, гологдож, гадуурхагдаж, магадгүй гэр бүлээсээ янз бүрийн хүчрхийлэлд өртсөн хүмүүс бол үргэлж хайр хайж явж буруу сонголт хийдэг. Ягаад гэвэл хайрын дүүргэлт байхгүй, хайрын сав нь хоосон учраас хэн намайг хайрлах уу гэж яваад тэгээд хайртай гэдэг үгэнд хууртагдан зүрх сэтгэл ингэрээ нээгээд ингээд амьдралдаа асуудал гаргадаг байна. За тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдөө яг үнэхээр Христ итгэл бол итгэсэн цагаас бид нар шинэ амьдрал эхэлдэг. Та өөрийгөө шинэ хүн гэж хүлээж авахгүй бол хуучин мөн чанараараа л амьдраад байна гэсэн. Дайсан үргэлж таныг өнгөрсөн амьдрал руу чи харуулдаг. Та өнгөрсөн рүүгээ эргэж хараад байх юм бол та ирээдүйн рүү явах ямар ч боломжгүй байна. Бид шинэ зүйлийг хүлээж авахын тулд бид үнэхээр тийм үү хуучин зүйлээ орхих хэрэгтэй болж байна. Бурхан бидэнтэй гэрээ хийсэн байхгүй. Тэр загалмай дээр тэр гүйцэлдлээ гэж хэлэх үедээ тэр нас орох үед таны хуучин амьдрал нь түүнтэй хамт нэгсэндээ оршуулгадаж Христ үхлээс амьлах үед тийм үү үнэхээр яг итгэлээр бид шинэ амьдралыг хүлээж авдаг. Тийм учраас бид нар шинэ амьдралын дүрм, шинэ амьдралын яг Христийн оюун ухаан бидэнд бас хэрэгтэй байх. Орон номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр маш чухал зүйлийг хэлсэн байдаг. За би эндээс уншиж Орон номын 12 дугаар бүлэг бүр 1-2-ыг уншмаар байна. За энийг бараг чэйжилсэн байгаа бах тий. Христ дотор шинэ амьдрал гэж байгаа бах. Христ итгэхэд хэдэн жил болсон? Таны үнэхээр амьдрал их шинэ байна уу? Магадгүй зүгээр цуглаанд яваад Христ итгэсэн, аврагдсан хэрнээ та хуучин амьдралын магадгүй тийм ээ дөрмөр явж гин үү? Та өөрийгөө бодоод үзээрэй. Ягаад тэгэхээр та Христ дотор шинэ амьдрал эхлээд харанхуйгаас гэрлийн хаанч шилжүүлэгдсэн бол танд гэрлийн хууль үйлчлэнэ. Та гэрлийн хууль дотор, Бурхны үг дотор, дуулууртай байдал дотор үгийг хэрэгжүүлэх байдал дотор явах юм бол Бурхны амлалтууд биелээ олно гэсэн. Амен. Олон хүмүүс өнөөдөр шинэ амьдралыг авсан хэрнээ хуучин амьдралын дөрмөр яваад. Тэгэхээр өнөөдөр энэ дэр ингэж хэлсэн, ийм дахтуунраа гэж хэлж. Бурхны өрөв сэтгэлээр танаас хичээнгүлэн гуй. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй. Харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх тун. Тэгвэл Бурхны сайн тааламжлал төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэж хэлсэн. Оюун санаагаа бидний шинчил гэж байгаа. Энэ бие амьд тахил болгон өрг. Энэ сүнслэг мөргөл гэж хэлж байгаа. Та өнөөдөр Бурхантай харилцаа байхгүйгээр өөрийгөө таньж мэдэх ямар ч боломжгүй.
Та өдөрт Бурхантай хэдэн цагийг яг түүнтэй харилцаж байна. Та өглөө нүдээ нэгээд Бурханд залбирч байна уу? Та машин бариа явж байхдаа, усанд орж байхдаа, ажиллаа хийж байхдаа та амьдралынхаа бүхий талбаруудад үнэхээр Бурханд тийм үү ажил үйлс амьдралынхаа бүх хэрэгцээг та даатгах байна уу? Хэрвээ та Бурхантай харилцаа байхгүй бол та өөрийнхөө өнгөрсөн амьдрал, өөрийнхөө чадвар, өөрийнхөө туршлагаар л явна гэсэн. Бурханаас мэрэгэн ухаан мэдлэгийн бүх эрдэнэс ирдэг гэдэг Колосой ном дээр хэлсэн байгаа шүү дээ. Есүс Христос бүх мэрэгэн ухаан мэдлэгийн эзэс нуугдсан байдаг гэж хэлж байгаа. Та түүнтэй хэдий ч нэ залбиралтай, хэдий ч нэ харилцаатай, Бурханы үгийг хэдий ч нэ уншиж, Бурханы үгийг хэдий ч нэ тунгаан бясалгаж, Бурханы үгийг хэдий ч нэ тунхаглан таны амьдралыг Бурхан үгээр болон сүнсээр тэг амлалтуудаараа дамжуулан таны амьдрал шин зүйлүүдийг хийх болно. Би өнөөдөр таныг үнэхээр уриалж 2025 он таны амьдрал дараагийн нүхээр төвшөнд гараасаа гэж хүсэж. Та магадгүй өглөө босч чаддгүй л өглөө ч гэсэн босоод Бурханы өмнө сууж үзээрэй. Түүнтэй зүгээр түүний үнэхээр ярьж болох тэр хурж болох те биднийг сонсож чадах тэр Есүсийн нэрээр та яриарай. Тэр сонсох болно. Тэр хариулах болно. Би эзний өмнө маш их цагийг өнгөрөөдөг сууд. Ихэнх цагтаа зүгээр залбирдаг тунгаад. Тэгээ сүнсний бодол санаа яг юу юм болов гэж. Хэрвээ та хүсэх юм бол Бурханы бодол санаа зүрх сэтгэлийн цохилтыг ч та сонсох боломжтой. Ах トゥ ус минь. Бурхан дотор таны хувь тавилан байгаа. Паул бол үнэхээр тийм үү хуучин тэр хүний амьдралаар амьдарч ирсэн. Паулын амьдралыг харах юм бол үнэхээр Есүстэй уулзсан тэр цагаас эхлэн түүний хувь тавилан өөрчлөгдсөн, мөн чанар нь ч өөрчлөгдсөн. Христ итгэдэг хүмүүсийг алж устгахгүй явж ирсэн нөхөр Христийн төлөө амиа өгөхөөр өөрчлөгдсөн шүү дээ. Өнөөдөр Петр гэдэг нөхрийг Симон гэж хэлж байгаа. Иохны Симоно гэж хэлсэн. Хүмүүс намайг юу гэж хэлж байна гэж хэлсэн. Өнөөдөр Есүсийн тухай гадуур юу гэж ярих нь та нарт бидэрт ямар ч хамаахгүй. Зарим нь янз бүрээр л муулж идэг. Харин та яг Христийг хэн гэж бодож байгаа вэ? Яг тэр итгэлээр дамжуулж Бурхан ажилдаг. Би бол түүнийг миний эзэн гэж боддог. Миний амьдралын бүх зүйлийн эзэн учраас. Би амьдралынхаа бүх зүйлийг эзэнд өгсөн учраас тэр бол эзэн бол найдвартай эзэн багхгүй. Хизээч ярихгүй, хизээч хаяхгүй, хизээч таныг ичвэртэр байдалд оруулахгүй. Та түнд үнэхээр эзэн гэж итгэж явах юм бол, амьд бурхны хүү гэж явах юм бол, тэр амьд бурхан таныг сонсох болно, тантай ярих болно, танд бүр санаа тавих болно, таныг бүр хангах болно, таныг бүр хамгаалах болно. Амен. Өнөөдөр ах トゥ ус минь ээ. Өнөөдөр бид нар үнэхээр бурхантай харилцаагаа сэргээгээрэй. Мах удын хүсэл тачаал хэцүүш унтмаар байна. Библи унших гэхээр өнөөдөр тийм үү магадгүй зарим хүмүүс унших цагч байхгүй, завч байхгүй. Тэгэхээр канон үзээд хин нэг үзэн ядаад магадгүй зүрх сэтгэлдээ гониглох болохоор хичнээн цагийг гаргаж чаддаг гэж бодож байна. Өөрийгөө өргөдөөд тийм ээ хичнээн цагаар хөвтөж чаддаг хэрнээ яагаад бид нар Бурхны үгийг уншиж Бурханд хандан залбирах цагийг тийм үү гаргаж чадахгүй гэж. Энэ заавал золиос зориулт хэрэгтэй байна. Та энэ махуудаа ялахын тулд танд ариун сүнсний хүч чадал хэрэгтэй. Сүнс чинь хаан болоосоо гэж хүсэж байна. Амен. Та үнэхээр их сүнсээр дотоод хүн хүчтэй болох юм бол Бурхны тэр өндөр гүн өргөн нарийн одоо юу гэдэг өндөр гүн тэр ойлгож ухаан хайрыг та ойлгох болно. Бурхан танд илчилж өгөх болно. Ер нь олон хүмүүс Бурхны хайрыг авахын тулд хүлээн зөвшөөрөхийн тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж боддог. Би танд нэг зүйлийг хэлж өгье. Би яг тэгж л боддог. Сайн үйлчлэх юм бол би үнэхээр сайн байх юм бол би бүр зөвхөн зөв байгаад хичээх юм бол гэж боддог байсан. Харин яг жинхэнэ Бурхны тийм үү хайрын гүн гүнзгийг ойлгох үед миний амьдрал бүхлээр өөрчлөгдсөн. Би танд нэг зүйлийг хэлж Бурхан таныг нүгэлтэн байгаад хайрлсан шүү те. Нүгэлтэн байгаад. Одоо та түүний хүүхэд болсон. Та түүний охин болсон хүү болсон. Бурхан таныг илүү хайрлахгүй гэж юу? Нүгэлтэн байх танд хүүгөө өгсөн юм чинь бусад зүйлийг сул өгөхгүй гэж юу гэж Библиэлд хэлсэн баг. Харин бид нар өөрсдийнхөө хувь тавилан мөн чанараа мэдхгүйгээс болоод нөгөө л өнгөрсөн амьдралаараа туулсан туршлагаараа магадгүй биднийг буруу хийх шийдэгдэг байсан, магадгүй биднийг орхидог байсан тэр бодол санаагаараа бид нар амьдарч байгаа учраас Бурхантай харилцаа чинь чин үннээс сүнсээр байж чаддаг. Буруу юм ичгээр Бурхан нам аяж чолоо гэж. Буруу юм ивэл Бурхан таныг сахилгажуулах болно. Зөв юм бол Бурхан таныг шагнах болно. Бурхан зөв шударгыг өрөөдөг нэг юм байна.
Харин гим нүглийг заавал шийдэгдэг. Тэгэхээр өнөөдөр ах トゥ ус минь олон хүмүүс буруу юм ичээд бурханд хомдоо юм. Би нэг хөдөө үйлчлээ явсныг залуу архитаж ирчээ. Йоо пасторс өнгөрсөн 7 хоног сатаандуулаад гинэ. Тэгэхээр би ингэж хэлсэн. Чи махбодынхон хүсэл тачаалаар өөрөө архитаж явчаад өөрийн хийсэн гим нүглээ чи сатан руу чигч байгаа бол сатан харин чамайг зүгээр байхад зүгээрэл сүнгүүгээд хүрээд ирнэ шүү гэж хэлсэн. Өнөөдөр анхны хүмүүс гим нүгэл үйлснийхэн дараа яасан? Адам эмэгтэй рүү чигтдэг шүү дээ. Тэгээ бурхныг буруу таны надад өгсөн энэ эмэгтэй буруутай гэж. Тэгээ эмэгтэй могоо руу чигтдэг те. Тэр могоо намайг мэхэлснээс болоод би юм болчлаа гэж. Юусе гимшиг буруугаа хүлээгөөг. Тэгээ могоо харагддаг. Могоо олон юм яриаггүй шүү дээ. Могоо харин шодрог байсан шүү. Им хийснийхээ төлөө тэр харагдсан. Тэгээд өнөөдөр үнэхээр тийм үү муу ярийн сүнс одоо ч хуурдаг. Хүмүүс тэрээр юу гэж бурхан шиг болно гэж хэлсэн мөн үү? Тэгээ бурхан шиг болсон уу? Яг чөтгөртэй адилхан болсон баг. Боол болсон. Тэгээ өгдөг болсон. Тэгээ бүр гим нүглийнхэн хөлсийг төлөхөөр үрд мөх яг тэр гим дуусан тэнгэр элч нартай адилхан тамд хаягдахаар болсон баг. Бидний хувь тавилан бол найдварг болсон байсан шүү. Христ итгэхээс өмнө бидний хувь тавилан ямар ч тийм үү боломжгүй байсан. Та нар яахан 3 дугаар бүлгийн 16-17-ыг сайн нэгтлэн унших юм бол хүүд итгэгч мөнх хамтаа гэж хэлсэн. Тэр аврахаар ирсэн гэж хэлж байгаа. Харин итгэдэггүй нэгэн аль хэдийн яллагдсан гэж хэлж байгаа. Өнөөдөр Есүст итгэдэггүй хүмүүс өнөөдөр харахад магадгүй ялгуулсан мундаг амьдраад байгаа юм шүү. Хэрвээ тэд итгэлгүйгээр энэ чигээр явах юм бол тэд аль хэдийн яллагдах болно. Бурхны өмнө очиод тэд тайлангаа тавих үед тийм үү гим нүглээ гимшээгүүн тул үнэхээр аврагдаж бол цорын ганц бурхны хүүд итгээгүйхэн төлөө тэд тийм үү ичхүр тул тэд яллагдах бол. Өнөөдөр ах トゥ ус минь ээ харин бурхан танд тийм үү итгэлээр чинь дамжуулж тэгээ аврагдах боломжийг өгсөн байна. Та энэ үнэт зүйлийг ойлгох юм бол Паул яагаад тэр бусад зүйлсийг хог гэж үзсэн юм болов? Бурхантай уулзаад мөнхийн үнэт зүйлийг олж харсны дараа энэ дэлхийн зүйлс хог гэж үзсэн баг. Надад энэ дэлхийд нэг хорогдоод ах зүйл алгоо. Өгөх юм бол ололт гэж хэлж байгаа шүү дээ. Хаана очихоо мэдсэн баг. Харин амьдрах юм бол би Христийн төлөө амьдрна гэж хэлж байгаа. Паулын хүчил баг. Тэгээ миний хувьд ч гэсэн үнэт зүйл олсон. Миний амьдралын хувь тавилан бурхан өөрчилсөн. Анх би Лук 19-10 дугаар бүлгийг амьдралдаа анх удаа би тэр ишлэгийг уншсан. 20 ангид 20 хэдэн жил юм. Хүний хүү алдагсны хайж аврахаар ирсэн. Би ихлэ юу ч ойлгоогүй байсан. Ягаад тэгэхээр дайсан үргэлж биднээс үннийг нуудаг. Энэ хүн үннийг мэдчих юм бол энэ хүний амьдрал өөрчлөгдөнөхөөс тэр үхтлээ айдаг. Тэгээ Есүс хэлсэн би бол үнэн байна гэж хэлсэн. Та нар миний үгэн дотор байх юм бол тэр үннийг ойлгоно гэж Иохан номын 8 дугаар бүлэг дээр хэлсэн байна. Тэгээ үннийг ойлгочих юм бол үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Өнөөдөр үнэн дотор чөлөөлөгдсөн хүмүүс сууж байгаа үстэй. Хэцүү зүйл тохиолдол лам руу очихгүй үстэй. Өөрийгөө үхлийг шийдэж чадахгүй, уншиж байгаа номоо ч ойлгохгүй. Тэр лам дээр биш. Харин ямар ч үед эмтэрсэн, гимжсэн гэж зүрсийг үзэн ядадгүй. Тэ яг байгаагаараа бурхны өмнө үйлэн хашгиран талархан магтан ямар ч нөхцөл байдал түүний өмнө очиход сонсдог амьд бурхантай гэдгээ бид мэддэг болсон. Амен. Тийм учраас бидний хувь тавилан өөрчлөгддөг. Яагаад тэгэхээр бурхан бол өдөр болгон бидэнтэй ажилдаг. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Өнөөдөр та бурхны хайрыг хүлээж авахын тулд та ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй. Нүгэлтэн байхад чинь хайрлсан бурхан охин хүүгээ болгож хүүхдээ болгож гэр бүлийн гишүүн болгочоод танд илүү хандахгүй гэж юу? Та энэ зуршлыг сайн бурхны зуршлыг үнэхээр таньж мэдээр Орон номын 8 дугаар бүлэг дээр байгаа шүү. Бурхны хайраас юу салгаж чадах юм бэ? Бид нар заримдаа бидний мөр Иесус биднийг махбодын хүсэл тачаалаар дамжуулж биднийг гэмт унгадаг. Тэгээ гэмт унсны дараа чөтгөр ирээд чихэн дээр юу гэж шигүндэгэж чи яаж цуглааж явж байгаа юм? Ийм бэ чи яг Иесуст итгэдэг үү? Чи бурханд итгэдэг байж ч гэх ялалдаг. Би Ором 8 дугаар ялалдаг нь хин юм бэ гэлцсэн байгаа шүү. Таныг хин яллаад байгаа юм? Магадгүй та өөрөө өөрийгөө ялалж магадгүй. Бидний мөн чанарыг хулгайлдаг бас нэг зүйл өөрөө өөртөө ярих зүйл байдаг. Та өөрөө өөртөө хэрхэн ярьдаг вэ? Өөрөө өөртөө ярьж байгаа ярианс чинь тань
өөрийгөө үнэлэх хүлэмж бодолч нь бий болдог. Өөрийнхөө талаар та буруу бодож байгаа бол та өөртөө буруу л харьцна гэсэн. Та бодлоо шалгаж үзээрэй. Хүмүүсийн хэлсэн үг, хийсэн зүйл өөрөө өөртөө ярих, бидний амьдралд гэр бүлээс авсан магадгүй янз бүрийн хүчирхийлэл дүрцэн гадуурхагч гологсноос болоод бид нар хэлбэр дүрх, бид нар мөн чанараа алдсан байдаг. Харин Бурхантай ойртох тусам Бурхан бидэнд шин зүйлийг хийж өгөх болно. Өнөөдөр яг үндэ та юу хийдэг, хэн байх нь, урд нь бас юу хийсэн, хэн байсан нь Бурханд ямар ч хамаа байхгүй. Харин яг одоо тэгээ ирээдүг Бурхан өгөхийг хүсдэг юм байна. Ирээдүйд хэн болохыг мэдж байгаа шүү дээ. Симон гэдэг нь Илс гэсэн утга хамхуул шиг хийсэж нурж явсан баг. Харин Бурхантай тэр ярилцах үед Петрийн хувь тавиланг Есүс өөрчилсөн. Чи бол хад гэж хэлсэн баг. Хад. Гэхдээ түүнийг наан нь урахыг мэдчихсэн, унахыг мэдчихсэн шүү дээ. Гэсэн ч Есүс ирээдүг нь тунхлан зарласан баг. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгоно гэж хэлсэн. Хатуусан. Өнөөдөр миний бас нэр солигдсон шүү дээ. Цооги гэдэг багхгүй намайг. Ер нь бол цоогигээ дуудах юм бол, эргээд харах юм бол миний муухай дурсамжтай бас сайхан дурсамж аль аль нь холилдсон байдаг. Манай ангийнх нь дархных нь цооги гэж дууддаг. Шоронгийнх нь бас цооги гэж дууддаг. Дархны цоо. Харин Христ итгээд цогоо гэдэг болсон баг. Тэгээ би энэ шинэ нэрэндээ би дассан дуртай. Бурхан миний амьдралыг харанхуйгаас гэрэл рүү. Бурхан миний амьдралыг үнэхээр тийм найдваргүйгээс тийм үү найдвар сайн сайхан руу дуудсан. Бурханы дуулыг сонссон баг. Яг Петр дээр ирээ Петр өнөөдөр мөн чанараа айгүй амархан хүн алддаг ш. Хүний зөрчил хуурамч шүү. Анх итгээд үнэхээр гал хадуун ариун ёстой нэрээ амьдралаа эзэнд өгөөд бүх зүйлээ зориулмаар санагдах өдрүүд танд зөндөө л тохиолддог. Эсэг хугацааны дараа яасан? Махотын хүсэлд очиад да унангуудаа залбирх хүсэлгүй, Библи унших хүсэлгүй сүмж явах, Бурханы тухай бодогч сөхөлгүй амьдарч явж байдаг. Есүс дахин амьсныхаа дараа Есүсийг нас орох үед дагалдагч нарын итгэл найдвар бүр нь байхгүй болсон шүү дээ. Тэд бүгд айж исэн шүү дээ. Хизээ баригдчих болов. Есүсийг баригдах үед Петр яасан? 3 удаа түүнээс урвж бүр хараадаг те. Би түүнийг танихгүй юм байна гэж хэлдэг. Магадгүй бид нар заримдаа тийм амьдралыг туулдаг. Бурханыг танихгүй юм шиг. Гэхдээ Есүсийн харцвал тийм ээ Петрийг үзэн ядсан гэж бодож байна. Хайрласаар л байсан. Есүс дахин өмсдийнхаа дараа Петр идэр бөөр буцаад хуучин амьдралд орсон байсан. Буцаад загас барих гээд голын ирэг дээр очиод шүнжингээ загслаад юу ч бариагүй байсан. Би өнөөдөр танд нэг зүйлийг хэлж өгье. Та шинэ мөн чанар, шинэ хувь тавилан, шинэ үнэхээр тийм үү амьдралыг авсныхаа дараа та буцаад хуучин амьдрал руу өнгөрөх юм бол тэнд ямар ч үр жимс, ямар ч амьдрал байхгүй. Харин Есүс ирээд хэлдэг шүү дээ. Иохны хүү Симоно гэж аах. Петри гэж хэлээгүүд энэ дээр. Хуучин амьдрал руу орсон тий. Нөгөө хамхуул шиг, нөгөө Илс шиг нурцсан юм чийсэн. Тэгээ чи намайг эднээс илүү хайрладаг гэж асуусан. Та Бурханыг хэрэг хайрладаг вэ? Миний хургуудыг тэжээ гэж хэлдэг. Хэрвээ бид нар Матай номын 4-р бүлгээс унших юм бол Есүс яг Симоныг болон түүний дүү хоёрыг дууддаг. Нэг Андрей хоёрыг дууддаг шүү дээ. Яаков хоёрыг дууддаг. Тэгээ намайг даг гэж хэлдэг. Харин тэд нар Есүсийг нас орох үед тэд нар үнэхээр тийм хуучин амьдрал руугаа өөрсдийнхөө буцаад амьдрал руу орцсон юм чийсэн. Есүс 3 удаа асуудаг шүү. Чи намайг хайрладгүй гэж асуусан. Гэсэн тийм ээ эзэн та мэдж байгаа гэж хэлсэн. Тэгээ мэдэх нэг өөр. Харин хамгийн сүүлд нь ба яг энэ үгийг дахиж хэлдэг ш. Намайг даг гэж хэлдэг ш. Иохан номын энэ төр намайг даг гэж хэлж байгаа. Та Есүсийг дагах юм бол таны хувь тавилан, таны мөн чанар түүнтэй адилхан бол. Бид ер нь дагж байгаа, хамт байж байгаа, цагаа өнгөрөөж байгаа зүйлтэй яг адилхан болж өөрчлөгддөг. Та онлайн хятад үзэл, та фэйсбүүк үзэл, та буруу хүмүүсийн зөвлөгөөг сонсоод, та дэлхийн ингээр амьдрах гал та үнэхээр явах юм бол яг тий Христос та холдох бол. Та дүр төрхөө алдах бол.
Өнөөдөр маш олон хүмүүс энэ дэлхийн стандартанд тохируулж амьдрах гэж ядардаг. Тэгээд дэлхийн стандарт бол мөнгөтэй юу хийдэг, юутайгаар нь хүмүүсийг үнэлдэг. Харин Бурхан таны зөрсөлийг хардаг ш. Та зөрсгөл дотор хэр түн тайртай. Яг Петр шиг та мэднэ гэж хэлж чадах уу? Хүн л болсон надад сул талуу зөндөө байдаг. Тэгээд би Бурханы өмнө суудаг, заримдаа хэцүү үед уйлдаг гэж чадахгүй байна. Би үнэхээр болохгүй байна. Надад туслаач. Бурхан яг энэ залбирлыг сонсохыг хүсдэг. Петрийн хувьд ямар хэцүү байсан болов? Унтсан, урвцсан, хуучин амьдралдаа орцсон явчихсан шүү дээ. Тэгээ бүр нөгөө дүр төрхөө алдсан. Мөн чанараа бүр гээцэн явсан. Харин Есүс ирээд мөн чанарыг буцаас эргээж өгдөг. Өнөөдөр ах トゥ ус минь ээ 2-р Коринт номын 5:17-оос би та бүхэнд уншиж өгье. Хэрвээ та Христ дотор байгаа бол та шинэ бүтээл мөн. Та энийг өөртөө тунхлаарай. Хэцүү үед би Бурханы үгийг тунхалдаг. Бурханы үг таны мөн чанарыг чинь сэргээж дүр төрхийг чинь үнэхээр тийм үү шинжлэх болно амин. 2-р Коринт 5:17-оос ингэж хэлсэн байна. Би та бүхэнд уншиж өгье. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн. Харахтун хуучин өнгөрч шинэ болсон байна гэж хэлсэн. Христ дотор байгаа гэж хэлж байгаа. Шинэ бүтээл, шинэ хувь тавилан, шинэ мөн чанар. Нөгөө Христ итгэгч нарыг алаад явж ирсэн, бариад явж ирсэн нөхөр чинь Христийг тунхлаад Христийн төлөө амиа өгөө явж байгаа шүү. Есүстэй уулзсан хүний амьдрал бол үнэхээр өөрчлөгддөг. Есүс өнөө маргаашийн уналт ирээдүйн үнэхээр хад мэт амьдралаа өгөх Петрийг тэр мэдчихсэн. Өнгөрсөн одоо ирээдүйн Бурхан гэж хэлж байгаа Есүс. Өчигдөр өнөөдөр мөнхөд яваарэ гэж хэлсэн. Есүс хэзээ ч өөрчлөгдөөгүй. Харин бид нар зөндөө өөрчлөгддөг. Бид нар үнэхээр тийм үү зүрхсэтгэл заримдаа биднийг унгаадаг, уурлуулдаг, уйдруулдаг. Тийм учраас өнөөдөр та зүрхсэлээ Бурханаар үргэлж шалгуулаарай. Давид хаан шиг. Давид хаан бол Бурханы зүрхсэлийн хүн байсан. Тэр маш олон алдаа хийсэн, завхаарсан, эмгүү цусны буруутан болсон, маш олон зүйлийг хийсэн. Гэхдээ Давид хаан бол гэмссэн баг. Та нараа үнэхээр Давидын түүхүүдийг уншиж явах үед өтөл наслаад өөрт нь 18 настай охиныг хийх үед тэр түүнтэй хавьдсангүй гэж хэлдэг. Жинхэнэ мөн чанар, Христийн мөн чанараар биднийг Бурхан өөрчлөхийг хүсэж байна. Та үнэхээр Христтэй оюун ухаантай болох үед та хизээч тийм үү хуучин амьдрал аль хэдийн үгсэн, найдваргүй болсон, цовдлогдсон тэр хүнийг та сэрэхийг та хүсэхгүй байх болно. Та шинэ хувь тавилангаа хуучин амьдралын юу гэдгийг зүйлсээр та солихыг хизээч хүсэхгүй шүү дээ. Паул энэ нууцыг мэдсэн юм байна. Тарчиг байх, өлсгөлэн байх, баян байх, ядуу байх, нууцудад нь суралцсан гэж хэлж. Нууц нь яг юу байсан юм? Тэр үнэхээр хаана очихоо мэдчихсэн. Тэр үнэхээр ямар титэм авахаа мэдчихсэн. Тийм учраас ах トゥ ус минь ээ. Би та бүдгийг үнэхээр уриалж, могоо өнөөдөр ч гэсэн ажилласаар л байгаа ш. Өнөөдөр дайсан яаж ажиллаж байна? Банк ус санхугаар янз бүрийн одоо сүлжээнүүдээр. За одоо бүр сүүлдээ бүр маш олон арманс нөгөө интернет залиланд өртсөн маш олон хохирогч эмэгтэйчүүдийн тоос сонс. Хэдэн саяар авчаа залиланд ягаад тийм хүн өөрөө хайрын бит байхгүй. Хүний үнэхээр хайрлагдах үндсэн хэрэгцээ байдаг. Маш олон хүмүүс өнөөдөр интернет тэр арманс залиланд өртөөд хамаг мөнгөө гадаадын танихгүй л өвчтөд өгсөн байна. Өнөөдөр могоос ажиллаж байгаа чи энэ зүйлийг идчихвэл чи бурхан шиг болно гэж хэлж. Чи энэ зүйлийг хийчихвэл $50,000 цалинтай болно гэдэг. Хадгалам зээлийн оршинд яасан хүмүүсийн шунлаар нь дамжуулаад чи өнөөдөр 100 саяыг хийх юм бол 200 саятай болно гэдэг. 100 сая ч байхгүй юу ч байхгүй болсон хүмүүс. Өнөөдөр дайсан ажилласаар байна. За тэгэхээр өнөөдөр ах トゥ ус минь ээ. Та нэг зүйлийг сайн ойлгоо. Есүсийн хамгийн анхны сорилт хаана байсан бэ? Цөлд эхэлдэг, тийм үү? Цөл. Итгэлийн амьдрал заавал цөлийн амьдралыг туулдаг.
Есүс цөлд соригдохдоо мөн чанараа алдсан уу? Алдаагүй шүү. Есүс дээр бүр чөтгөр ингэж чи Бурхны хүү мөн юм бол гэж ирдэг шүү дээ. Хамгийн анхны сорилтын дээр. Хэрвээ та нар харах юм бол хамгийн сүүлчийн сорилт загалмай дээр цовдлогдсон тэр нас урах гэж явах үед хүмүүс юу гэж хэлдэг вүлээ? Чи Бурхны хүү юм бол өөрийгөө авраач гэж хэлдэг байсан. Чи Бурхны хүү юм бол наад загалмаасаа буучаач гэж хэлдэг шүү дээ. Есүс эхний бөгөөд эцсийн сорилтын үед Есүс мөн чанараа алдаагүй шүү. Есүс 100% хүн байсан ч гэсэн хизээч хүний стандартаар амьдраагүй. Тэр бол үнэхээр 100% Бурхан байсан хаанчлыг томхолж ирсэн. Түүний аманд залбих бүр нүгэлж олдоогүй гэж хэлж байгаа. Тэр өөрийнхөө мөн чанараа хаанаас ирээд хааш явахаа мэдчихсэн. За та үнэхээр тийм үү? Хувь тавилангаас хамгаалт сурах хэрэгтэй. Диаволын уруу татлах сорилт залбихийг Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Диавол байр битгий өгөөрэй гэж хэлж байгаа. Диавол өнөөдөр хүмүүсийг олзлохыг хүсдэг, хүмүүсийг хүлэхийг хүсдэг. Та Бурхны хүүтэй ойртох тусам, Бурхны үгийг унших тусам, Бурхны үгийг тунгалах тусам, тумгаан бяцлах тусам, Бурханд хандан залбирч түүнтэй үнэхээр сүнс дотор нөхөрлөх тусам та үнэхээр тийм үү? Олон хүлээснээс чөлөөтэй байж та хувь тавилангийнхаа үнэт зүйлийг та ойлгох бол. Таны итгэлийг үнэхээр Бурхны хайраас бос таныг юу салгаж чадах? Үхэл өндөр үү, гүн үү, нам уу гэж хэлсэн. Энэ амьдрал бид айгаад байх зүйл юу ч байхгүй. Биднийг айлгаж байгаа бидний эцсийн үхэл гэж байгаа тэр цэгч аль хэдийн ялагдсан. Үхлийн хатгуур байхгүй. Нийтэд үзүүлэн болгоод зэвсэггүй болгоод үнэхээр бидний бүх өрийг загалмаа дээр ялаж үнэхээр тийм үү Есүс ялцсан байхгүй. Та яг энэ үнэт зүйлийг сайн ойлгоорой. Таны хувь тавилан бол юугаар ч хөдөлж болохгүй. Бүр бэлгсэн амьдралыг Бурхан танд өгсөн ш. Та өөрийгөө одооноос эхлэн яг Бурханы шин бүтээл гэж хараа. Бурханы элчин сайд гэж хараа. Би Бурханыг үнэхээр энэ газар дээр төлөөлөн амьдрагч гэж хараа. Би бол Тэнгэрийн улсын харьяат иргэн гэж өөрийгөө үргэлж тунхалдаг. Илгээлтэнд явахдаа би юу гэж хэлдэг вэ? Эзэн минь очисон газар та үнэхээр тэр удирдлагууд эрх мэдлүүдээр дамжуулан өөрийн элчид тийм ээ төлөөлөгчдөө үйлчлүүлээрэй гэж залбирдаг. Танд үнэхээр Бурхан гайхалтай хувь тавиланг өгсөн ш. Өнөөдөр бидний Христийн мөн чанартай адилхан болоосоо гэж хүсэж байгаа. Ахын дүүс минь ээ. Бид нар ер нь бол Бурханы үгэнд дуулууртай байх үед л Бурхан танд дуудлагыг чинь хувь тавилангийн чинь илүү тодор илчлэх бол. Та Бурханыг үнэхээр дагаж эхлэх үед зүгээр цуглаанд явах биш, зүгээр Есүсийн тухай мэдэх биш. Өнөөдөр үнэхээр чуулган бол Христийн бие баг. Энэ чуулганы тэргүүн Есүс баг. Тэгээ та үнэхээр чуулганаар дамжуулж таны амьдралд Бурхан хувь тавилан гэж бас илчлэх болно. Хэлсэн шүү дээ. Петрт хэлж байгаа шүү дээ. Чам Тэнгэрийн хаанчдын түлхүүр үгүй гэж хэлж байгаа. Чи холбуул тэнд холбогдоод тайлбар тэнд тайлагдана гэж хэлж байгаа. Та энийг үнэхээр гүн гүнзгийгээр ойлгооч. Тэнгэрч ямар ч ядуурл байхгүй шүү дээ. Ямар ч хараал байхгүй шүү дээ. Та харин үнэхээр тэр хаалгыг онгойлгож гин үү, цонхыг нээж гин үү гэдэг таны итгэлтэй холбоотой зүйл байна. Та үнэхээр Бурханы өмнө суугаад залбирх юм бол энэ газар тайлсан зүйл Тэнгэрт тайлагдана. Тэгээ Тэнгэрийн хаанчлын түлхүүр гэж байгаа шүү дээ. Тэнгэрийн хаанчл таны амьдрал бууж ирэх тухай. Ахын дүүс минь ээ. Тэгээ би таныг үнэхээр өнөөдөр ятгаж байна. Та амьдралынхаа бүх зүйлийн эзнийг эзнээ болгосоо гэж хүсэж байна. Харах, сонсох, ярих, бодох, хүрэх, явах, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж, санхүү, амьдралын бүх талбарынхаа эзнээ болгох юм бол тэр үнэхээр найдвартай эзэн ш. Та өгч чадж байна уу? Би нэлээд олон жилийн өмнө 2007 он санагдаж байна. Гэтэ зурагт үзээ суудаг байсан. Манайх 2007 он хүртэл гэрлээ би тэр 5 жил зурагттай байсан байхгүй. Тэгээ зурагт үзээ эхнэрийгээ өөр өөрөөр орохоор нөгөө сувг дээрээ тавьчихдаг. Ороод ирэхээр мэдээн дээр тавьчихдаг. Тэгээд манай
хадмууд унтж байгаа зурагтаа алдаад тэгээ наадам өгсөн байсан. Минийхөө зурагтаа өгчөөч. Аав бүх үзгсэн гэсэн. Тухайн би дотор айгүй уурсан. Би бас бүх үздэг юм уу? Би бас ир хүн биш юм уу? Тэгээ зурагтнаас бол манай гэр бүл дандаа дайн болдог гэсэн. Одоо миний том охин 20 настай 18 жилийн өмнө мэрж шээ. Тэгээд нөгөөх нь үлгэр үзэх гээд би болохоор байлдантай кино үзэх гээд бас шалт нөцгийг харах гээд ингээд тэмцэлддэг байсан. Тэгээ ихнэр юм асуухаар дандаа тал ухаантай зурагт руу хамаг ухаанаа шингээчдэг байсан. Гэр бүлийн харилцаанд нөлөөлж эхэлсэн. Тэгээд сүмдэр ирэхээр би айгүй бурхныг магтдаг байсан. Бүх зүйлийг эзэн. Та бол амьдралаа танд өргөе гэж дуулдаг бол. Тэгсэн нэг өдөр яг эзэн надад сануулсан. Хей. Би хаана вэ гэж асуусан баг. Би амар сүнслэг хариулт өгсөн. Та бол миний дотор байна гэж хэлсэн. Тэгсэн чи эзэн надад ингэж хэлсэн. Хэрэг би чиний дотор байгаа бол чиний нүдээр харж байгаа зүйлийг би харах байсан уу гэж надаас асуусан. Тэгээ би бурхан дэмс суучлаарай бурхан. Харах эсгүй зүйлийг би харж байна. Тэгээ яг тэр өдөр төр зөр өгчээсэн зөрөгтөө бүр мөсөөг явуулсан. Бүр ав. Тэгээ тэр цаг мөчөөс эхлэн нүднийхөө өмнө хүний зүрх хуурамч байхгүй. Би сул доройг мэдчих шээ. Би нэг кинонд орох юм бол сериалаар нь үздэг. Би магадгүй үнэхээр харах эсгүй зүйлийг харж байгаараа дахин хармаар санагдаад байдаг. Хүний дотор байгаа нүгэл үлдэх нь потенциал гэдэг зүйл. Үргэлж бидний махбодын хүсэл тачаалыг өдөөж байдаг. Тэгээд бид нар тэднийг харах тусам тэнтэй цаг нөхөр тусам бид нар мөн чанараад бурханлаг дүр төрхөө бид нар алдаж эхэлдэг. Яг нөгөө нэг шиг болдог. Завхаарахыг, магадгүй үзэн ядахыг, алахыг, магадгүй үнэхээр тэр газар байшинтай гоё тансаг амьдралтай хүмүүсийг хараад харьцуулалт атаархал ирж амьдралаа голж гомдол орж ирсэн. Тэгээ шийдвэр гаргасан баг. Миний амьдралыг хулгайлж байгаа зүйл бол ерөөсөө л миний урдаа тавьсан зүйл юм байна. Тэр цагаас эхлэн гэртээ тийм зөвшөөрлөгөө хулгайч оруулахгүй гэж шийдсэн. Биднийг байхгүй хүүхдүүд маань дураараас хууг солон үзэж үзэж болохгүй зүйлийг үзэж болоогүй боловсралд тийм үү унж байгааг олж харсан. Тэгээ манай хүүхдүүд одоо 18 жилийн турш зурагт үзээгүй мууцсан юм алга байна. Яг үндэ. Над зурагт үзэх завч байхгүй болсон. Одоо зурагт үзэх ямар ч сонирхолгүй болсон. Тэр өндөр би юу ч таны хувь тавилангаас сулгайлж байгаа зүйлсийг та олж илэрүүлээрэй. Юун дээр их цаг өнгөрөөж. Одоо энэ утастаа бас их тийм үү тэмцэж байна. Унтраас сурж байна. Аль болохоор муухай юм гарч харахгүй байхыг сурч. Зөвхөн мэдээлэл авч ажил үйлчлэлийн хэрэгцээгээр л одоо фэйсбүүкт оролцох харилцаж байна. Өнөөдөр би таныг үнэхээр шийдвэр гаргасаа гэж хүсэж байна. Таны хувь тавилан юу болгоолаад? Мөн чанарын чинь дүр төрхий чинь юу устгаад? Та бодоорой. Ирэл амт залбирая. Тэгээ мөнхийн эзэн минь танд баярлалаа. Эзэн минь та Илс мэт эзэ хамхуул мэт хийсч явсан. Симоныг та Петр болгон зарлан тунгалсан. Эзэн минь Саул тантай уулзаад Паул болсон. Өнөөдөр эзэн минь бид бас тантай уулзаад бидний амьдрал өөрчлөгдсөн. Та 2005 онд эзэн бид таны дотор байж та биднийг цоошин бүтээл болгов. Бид шинэ бодол санаа, шинэ хувь тавилан, шинэ мөн чанар, Христийн зан чанар, оюун ухаантай болоход ариун сүнс та хүч чадлаар өрөөж өгөөч. Танд бүх алдрыг өргөн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За